16 дугаар бүлэг. Нэнси Оливерыг дур мэдсэний дараа юу болсон тухай өгүүлнэ. Нарийнхан гудамж хашаас авч үргэлжилсээр өргөн задгай талбай хүрэхэд үхэр зардаг зах зээлийн жижигхэн бэлчээр харагдлаа. Сайкс энд хурч ирэн алхаага аажуу болголоо. Учир нь Нэнси түрүүчийн адил хурдан алхалж чадахгүй ядарлаа. Сайкс Оливерыг эргэж хараад "Нэнсийн гараас хөтөл" гэж бүдүүлгээр тушаалаа. Оливер ийш тийшээ харж эргэлзэх болохоор "Сонсож гэнэ үгүй юу?" гэж Сайкс хашгирлаа. Тэдний яваа газар хүний хөл ихтэй гудамжнаас буйд юм. Оливер эсэргүүцээд ашиг алгаа гэж мэдээд гараа сунгал Нэнси хүүгээс чанга гихчин барьж авлаа. "Нөгөө гараа над" гэж Сайкс хэлээд Оливерын сул байсан гарыг барьж аваад "Шарын нүдэ наашир" гэлээ. Нохой нь эзэн өөдөө харж архирлаа. "Хар" гэж Сайкс хэлээд нөгөө гараараа Оливерын хүзүүнд хүрч "Энийг нэг л үг хэлвэл багалзуурдаад аваарай мэдүү" гэлээ. Нохой нь дахин архирч хил амаан долоож бушуухан багалзууртах юмсан гэж байгаа янзтай Оливерыг харлаа. "Нохой минь ямар ч Христосын мөргөлтнөөс доргүй гүйцэтгэн дээ. Тиймгүй байдаг бол миний нүд сохрог" гэж Сайкс тэр адгуусыг сайшаасан маягтай хүйтэн сараагаар харснаа. "За эрхэм минь, та юу болох гэж байгааг мэдлээ газар. Ингэхлээр дураараа хашгируулчиг хашгир. Тэр тоглоомыг чинь энэ нохой дуусгаад өгнө. За яваад бай муу манд минь" гэл. Шарын нүдэн тийхүү эзний ер бишийн ээлдэг зан гаргасанд баярлан сүүлэн шарвалзуулан Оливер руу дахин нэг харж "Болгоомжтой байхгүй бол горгүй шүү" гэсэн янзтай архираад шин шогшлоо. Тэд Смитфилдийг хөндлөн огтлж гарсан бөгөөд Гроссвекерсверээр гарсан ч Оливер замаа танихгүй байлаа. Тэр орой их л харанхуй манамтай байлаа. Хоршоо мохолгуудын гэрэл улам өтгөрч гудамж байшингуудыг бүрхэн тагалсаар байсан манангийн зузаан хөшгөөр нэмт сүүмэлзэн. Оливерийн мэдэхгүй газар нь уламж мэдэгдэхгүй болж сандарч айх нь улам зовиртой найдваргүй болж байлаа. Тэдний цааш нь түргэн хэд алхтал сүмийн цаг дуурах чимээ гарлаа. Цаг дуугармагц Оливерийн хамт явсан нөгөө хоёр этгээд түр зогсос хийснэ. Цагийн дуурах чимээ гарсан зүг даруй чиглэн авлаа. "8 цаг билээ" гэж Нэнси цагийн дуу намд магц хэллээ. "Дэми юм юу яриад байгаа юм? Би ямар сонсохгүй байгаа мó" гэж Сайкс хариуллаа. "Тэд сонсож байгаа болов уу? Мэдэх гэсэн?" "Сонсож байгаа байлгүй яах вэ? Намайг Варфломын цагаар хорчихтол тэр яармагт цагийн дуулдахгүй өчүүхэн чонгол байгаагүй юмдаг. Гадны шууган өмнөөс болж тэр муу өгөр шоронгийн дотор дэндүү нам гүн байснаас би арайл төмөр хаалганы мөргөж толгойгоо хагалцхаагүй юм." "Хөөхөн амтд" гэж цаг дуурсан зүг ширтсээр байсан Нэнси хэлээд "Билээ. Тэд мөн сөрхий залуус шүү." "Бүсгүй та нар ч яах вэ? Ганц тэр тал арал боддог улс газар" гэж Сайкс хэлээд "Сөрхий залуус гинэ. Одоо тэд чинь үхээртэй адил болж шүү дээ. Ингэхлээр тэр тухай ярих юу ах вэ?" гэлээ. Мистер Сайкс сэтгэл засах эдгээр үгээ эхэлж байсан хардлагыг дарсан бололтой Оливерийн гарыг улам чанга бариад "Яваад бай" гэж тушаалаа. "Чи надад хуурай 20 алд дээс хаяад өгч чадахгүй хойно тэнд эргэж тойрч 50 бээр яваад юм уу? Тэнтэй зогсоод байлаа ч гэсэн надад ямар тус болох вэ? За явъя. Маань уншаа зогсохын хэрэг алга" гэлээ. Нэнси тачхинд л инээгээд зузаан алчуураа улам чангалан боогоод тэд цаашаа явлаа. Гэвч түүний гар жижигч байгааг Оливер мэдсэн бөгөөд дэнлүүний гэрэл дундуур гарахдаа Оливер бүсгүй царайг харвал тэр нь үхтлээ цонхиж цайсан байлаа. Тэд намгүн балиар гудамжуудаар хагас цагаас доошгүй явхад хүн цөөхөн тааралдлаа. Замд таарлцсан тэдгээр цөөхөн хүмүүсийг харвал тэдний нийгэмд эзлэх байдал нь Сайкстай адил байхаа гэмээр.
Явн явсаар тэд хуучин хувцас зардаг мухлаг дэлгүүрээр дүүрэн нарийнхан гудамжинд хүрэхэд нохой нь одоо харж хандан явах хэрэгцээ надад байхгүй гэсэн юм шиг урагшаа ухсхийн давхиж цоочтой лав эзгүй нэг мухлагын үүдэнд очиод зогслоо. Тэр байшин нурч хаан шахсан үүдэн дээр нь хөлслүүлнэ гэсэн зарлал хадаастай байгаа нь хэд хэдэн жил болсон юм шиг харагдана. За яамаа гэж Сайкс хэлээд ийш тийшээ болгоомжтой харлаа. Нэнси цонхны хаалт руу бүхийж хонх дуугарах чимээ айлгэрд сонсдлоо. Тэд тэр гудамжны нөгөө талд цонхны хаалтыг хүн болгоомжтой өргөн нээж байх шиг байсан нь төд үүд нэгдлээ. Тэгтэл ноён Сайкс ямар ч ёс журамгүйгээр айлгэрийг заамдан авч тэд гуруула байшинд түргэн орлоо. Гудам нь хав харанхуй тэдэнд хаалга нээж өгсөн хүнийг хаалгаан цоожилж түгжиж дуустал нь тэд хүлээн зогслоо. Энд өөр хүн бий юу? Гэж Сайкс асуухад. Үгүй гэж дуугарх нь айлгэрт нэг л танил дуу юм шиг санагдлаа. Өвгөн бий юу? Гэж дээрэмж асуулаа. Би гэж өнөөхөн хариулаад. Жигтэй хийх айсан шүү тэр. Таныг ирсэнд баярлахгүй гэж бодож гин үгүй ахаа гэлээ. Ингэж тэр хүний ярьж байгаа байдал дуу нь айлгэрт нэг л танил мэт байсан боловч хав харанхуйд бараанч харагдсангүй. Зайлуу гэрэл гаргаарай. Харанхуйд хамар амаа мөргөч нохоон дээр гიშгчих гээд байна. Хэрв гიშгчихвэл хөлөө мэдээрэй гэж Сайкс хэллээ. Жаахан хүлээж байгаараа би одоохон гэрэл гаргаадах гэж өнөөхөн дууралаа. Түүний цаашаа алхан явах хөлийн чимээ сонсогдсноо удалгүй эргэж ирээд гэрэл гаргахад ноён Жан Давкинс буюу овжин луурч харагдлаа. Баруун гартаа зорж зассан модны үзүүрт суулгасан өөхөн тосон дэм барьжээ. Тэр залуу ноён айлгэрийг таниад шоолон инээд алдахаас өөр юм хэлэлгүй эргэхдээ. Миний хойноос шатаар буугаарай гэлээ. Тэд гал тогооны хоосон өрөөгөөр дамжин шороо чиг ханхалсан намхан дээвэртэй тасалгаанд орвол инээдэн бахиралдан боллоо. Мистер Чарли Бэтс хамгаас онцгой байдаг хоолоогоор хүй гараач өнөөх чинь хүй фежин энэ амтныг хараач би бүр элэг минь хөшиж өгөх нэ алив нэг нь намайг түшээж би инээгээ дуусъя гэж хашгирлаа. Мистер Бэтс баярлсандаа бахардаж шалан дээр унж хэвтээд 5 минут хэртээ тийчилж баярлан байгаагийнхаа тэмдэг болголоо. Тэгж байснаа гэнэт басан харааж луурчин гараас дэнлүүг нь булан аваад айлгэртэ тулж очин эргэн тойрон толгой төрөөгөө ажиглан эхлэхэд еврей шөнийхөө малгайг тайлж гайхад цөхөрсөн хүүхдүүдийн өмнө маш олон удаа мэхийн яслана. Гэтэл луурч угаас ууртай муу ааштай бөгөөд хэрэгтэй цаг тохиолдвол хаяа нэг хөөч хөгжилддөг хүн болохоор айлгэрийн өвөр халаасыг тэмтэрч үзнэ. Дээлийн хараач фижин гэж Чарли хэлээд айлгэрийн шин дээлэнд дэнгээ бараг тулган ойртуулсан учраас араа айлтүүлчихсэнгүй. Дээлийн хараач хамгийн нарийн цэмб бас тэгээд маягтай хийжээ. Үгүй нарийн таяа. Байржигсан номыг бас харахгүй юу? Ястай ноён хүн байна да фижин. Ийм сайхан хүн болсон чинь их баярлнаа гэж еврей хуурамчаар ээлдэг царай гарган мэхийн яслана. Чамайг ням гарагт өмсдөг хувцас муухай болгочихгүй гэд луурч чамд өөр дээл өгнө. Яагаад чимэн ирнэ гэдгээ бидэнд бичээд урдаар мэдэгдсэнгүй. Мэдсэн бол бид чамд халуун хоол зэхэж байх байсан юм гэлээ. Яг энэ үед мистер Бэтс тачимд л инээд алдсан болохоор фежинж өөрөө сэргэж тэрч байтга луурч мишэлээ. Гэвч энэ үе луурч айлгэрийн халааснаас 5 фунтын дэвсгэр гаргаж ирсэн болохоор даажигнан тэрүү олзолсондоо тэрүү бүүмэд чухам юу гэж мишээсэн учрыг олоход бэрхээ. 5-ын дэвсгэртээ еврей шүүрэн авахад Сайкс урагшаад авчлаад хүү юу вэ? Энэ чинь миний олз шүү фежин гэлээ. Үгүй хоо гэж еврей дуулдан. Минийх бэл, минийх. Чи номыг аваарай гэлээ.
Сайкс зориг шийдсэн янзтай малгайгаа толгой дээрээ тавин яалаа гэж. Нэнси бит хоёрын юм байхгүй юу? Тэгвэл энэ хүүхдийг буцаан да гэлээ. Еврей дав хийлээ. Оливерч бас дав хийлээ. Гэвч шалтгаан нь тэс өөр байлаа. Буцаачхаж магадгүй гэсэн найдвар төрлөө. За өгнө үгүй юу гэж Сайкс хэллээ. Шудраг биш хэрэгтэй билээ. Тийм байц Нэнси гэж еврей шалгана. Шудраг байна уу биш байна уу ямар ч гэсэн аль чамд хүн үг хэлж байна. Чамаас болж алдсан хүүхдүүдийг гудамжаар хөөцөлдөх хосолтой ажил хийж явах ёстой гэж. Нэнси бит хоёрыг бодож гин үгүй юу чи? Нааш нүгөөд орох. Музөнөг ясан хэдрэг гэлээ. Мистер Сайкс ингэж аятайхан ятгсныхаа сүүлд еврейн эрхий долоовор хоёрын хооронд барьж байсан мөнгийг шүүрэн авч өвгнийг муухай харан эвхээд альчууртаа болоо. Энэ бол бидний хүч хөлс гаргасны шам. Адаглаад хагасд нь ч хүрэхгүй юм байна. Харин чи номыг уншаасаа гэж бодож байгаа бол яг аавал да. Үгүй бол яг зарчих гэж Сайкс хэллээ. Яасан сайхан ном бэ? Уншихад их сонирн байх та, тийм Оливер гэж Чарли Бэтс нэрийг уншиж байгаа царай гарган нүд амаа хачин болгож хэллээ. Оливер өөрийн зоогч нарыг хичнээн гунигтай харж байгааг юм бүхэнд инээдтэй талыг амархан олдог авьяас төгөлдөр мистер Бэтс наажиглаад бас дахин инээд алдлаа. Энд чинь нэг өвгөн ноёны ном. Намайг халуурч нэмээд өгөхийн даваан дээр байхад гэртээ аваачиж бөөсөлж байсан тэр ёстой сайн өвгөн ноёны ном. Тэр хүнд намыг буцаагаад явуулаач те. Мөнгө намыг явуулаач те би гуй. Намайг яах вэ? Бүх насаар минь ч эндээ байлга яах вэ? Харин тэр хүний юмыг өгүүлээч. Намайг хулгайлчихлаа гэж бодно. Тэр настай авахж гисэн надад хичнээн сайн байсан. Тэр улс цөм намайг хулгайлчихлаа гэж бодно. Намайг бодооч те. Хүний юмыг өгүүлээч гэж Оливер хэлэх бөгөөд гараа татаж авахыг ядна. Оливер эдгээр үгийг маш гунигтайгаар хэлээд еврейн өвдөг дээр сөхрөн унаж яа харахгүй тачаадсандаа болоод хуруугаан тажигнуулж байлаа. Фижин эргэн тойрны хулгайнуудаар харж өтгөн хөмсгөө хөдлөсөөр. Нэрэ тийм шүү Оливер, чиний хэлдэг зөв. Нэрэн тэд нар чинь чамайг хулгайлчихлаа гэж бодно гэж еврей нэгээд гараа үрдснэ. Гэвч яана гэхүү бидний тавлсан цаг маань тэгж таарсан болохоор яах чаргагүй дээ гэлээ. Нэрэн яах чаргагүй байсан шүү гэж Сайкс хэлээд. Энийг клеркнуйлд ном сугчлаад явж байхын би хараад л учрыг ойлгосон юм. Яг ойлгосон юм. Тэр улс зөөлөн сэтгэлтэй хүмүүс юм да. Тэрнээс биш юунд энийг гэртээ аваачих юм. Тэгэхээр тэд энэний хойноос хөөцөлдөхгүй. Хөөцөлдвөл шүүхэд орж энийг хүнд ажилд цөл үйлчгэж магадгүй. Дэми юм болох байх гэж айцгаан л доо. Одоо энэ үнд айж юм их юм алга гэлээ. Тэдний ингэж ярилцаж байхад Оливер учрыг сайн ойлгоогүй юм шиг тэднийг ээлжлэн харж байгаад Сайксыг дуугүй боломгц гинт босон хараагаад ухаан зулгахгүй гүйн гарч чихэнд хадтал. Ах トゥ нар минь авраач гэж хашгирахад түүний дуу хуучин муу вашинд замхран ариллаа. Нохоогоо барбил гэж Нэнси үүдрүүгээ ухсхийн очиж хаахад еврей түүний хоёр төжээвэр нь Оливерийн хойноос хөөцөлдөж байлаа. Нохоогоо бариа хүүхэд зэглээ таяхна гэж Нэнси хашгирлаа. Муу цосыг яадгийг чинь харуулна да гэж Сайкс хашгираад хүүхний гараас мултрахыг оролдлоо. Чи зай үгүй бол толгойгоор чинь хан мөргүүлээ таян шүү гэлээ. Ердөөч үгүй. Ердөөч хамаагүй эн чинь. Энэ хүүхдийг нохоогоороо сэглүүлэх гэж байгаа юм бол намайг алсан хойноол тэг гэж Нэнси еврейгээс тас зурн хашгирлаа. Тэхгүй гэж Сайкс шүд зугаад. Хэрвээ чамайг тавихгүй бол харин сэглүүлэн шүү гэлээ. Дээрэмч хүүхнийг тасалгааны нөгөө булан хүртэл холоо түлхээд яг зайлуултал еврей өнөөх хоёр жаалын хамт Оливерийг чирсээр орж ирлээ. Юу болов гэж Фижин ийш тийш харсаар асуулаа. Энэ хүүхэнд лав солиод туссан байхаа гэж Сайкс галзуу мэт ууртаагаар хариулна.
Үгүй солио тусаагүй тэгж битгий бодороо хийж гин гэж Нэнси хэлнэ. Түүний царай цайж тэмцэлсэндээ болоод амьсгаан тогтцжээ. Иврэ түүнийг муухай ширв татан харлаа. Тэгвэл тайтгурна уугүй юу гэлээ. Нэнси улам чанга дуурч үгүй би тайтгарахгүй тэгэл юу гэх гээд байгаа юм гэлээ. Фежин бол Нэнси мэтийн хүмүүсийн зан аашиг биш хүү сайн мэдэх хүн хойно түүнтэй одоо цааш нь яриад байвал яар шиг төвгүй өнгөрөхгүй гэдгийг мэджээ. Бусдын анхаарлыг өөртөө татахын тулд Фежин Оливерийн зүг хандлаа. Хонгор минь чи чин зүгтхийг завдгүйгүй юу гэж Иврэ сурсан дадсан торлогоороо голомтынхон тэндээс авч. Тийм үгүй юу гэлээ. Оливер юу ч хэлсэнгүй. Иврэн хөдлөх бүрийг ажин амьсгаадна. Бусдаар туслуулах гэж цагдааг чи дуудсан байз гэж Иврэ хорсолтой инээмсэглэн Оливерийн гараас шүүрэн бариад чамайг бид энэ өвчнөөс чинь эдгэрүүлээд өгье залуу ноён тунхай гэлээ. Иврэ торлогоороо Оливерийн нуруур хүчтэй гихчин дэлсээд дахин далайтал Нэнси түүнийг шүүрэн авч гал руу шитгэл шалан дээр цог бутрлаа. Би зүгээр хараа зогсож чадахгүй нэ Фежин. Энэ хүүхэд явчаагүй чиний гарт байж байхад өөр яах гээд байгаа юм? Битгий гар хүр. Зүгээр байхгүй бол би та нарын нэгийг чинь чадчихад эртхэн шиг дүүжлүүлэхээс буцахгүй шүү гэж Нэнси хашгирлаа. Нэнси ингэж зан шилээд хөлөөрөө газар 5 хийтэл цохин хөмхийгөө зуугаад гараа зангидан Иврэг харснаа дээрэмч рүү харлаа. Түүний царай нь үгсэн хүнийг шиг цонхийн цайжээ. Галзууртлаа уурлахаараа тийм болдог байлаа. Нэнси минь гэж Иврэ аргацсан янзтай хэлэхдээ мистер Сайкстай харилцсан. Чи одоо өнөөдөр хизээнээс илүү маяглж байх чинь юу вэ? Хонгор минь чи чинь үүргээ сүрхий сайн биелүүлж байх шивдээ гэлээ. Тэгээд юу гэв? Хэрэг сайхан мэдж яахгүй бол би үүргээ хэтрүүлж хийж магадгүй шүү. Хар толгойд гомдох явдал болно шүү. Надаас холхон байвал дээр шүү. Эртхий хэлчихээ Фежин гэж хүүхэн хэллээ. Бүсгүй хүний уур хилэн бадраад түүнтэй нь ялангуяа цөхөрсөн хүний мунхаг явдал нийлвэл эрх хүн халдахын хэрхэвч эс бодох нэг чанар байдаг. Нэнсиг уурлан хилэгнэж байгааг мдээгүй юм шиг царай гаргаад найдваргүй болох нэ гэдгийг Иврэ ойлгоод өөрийн эрэхгүй хулчин ухарч Сайкс руу аргадаж айсан байдалтай хараад одоо чи яриаг үргэлжлүүлнэ үү гэсэн янзтай харлаа. Сайкс Фежиний үг хэлгүй гуйлтыг тааварлан мэдэж хэрвээ Нэнси авахыг ятхан ухааруулахгүй бол нэр хүнд бахархалд минь халтай хэрэг болох юм магад гэж бодоод айлган сөрдүүлэх, хараан зүхэх өдөө үг хайсан бөгөөд тэр олон үгийг тэгж түргэн урсгасан нь түүний эрхэм бүтээлийн алдартай хэрэг байлаа. Гэтэл тэдгээр нь чиглэсэн хүндээ ямар ч нөлөө үзүүлсэнгүй болохоор Сайкс нилээн яггүй зал гаргаж "За, яаж угаач нэ гэж хэлэхдээ хүний нүүр царай хамгийн их сайхан чимэг болсон эрхтнэр барин харааж асуусан асуултаа чангатгалаа. Хэрвээ энэ хараал нь дороос гарахдаа 5 түм удаад ганц удаан дээр очиж дуулдаг бол сохрох гэдэг чинь улаан бурхан гэдэг өвчин шиг дэлгэрсэн байх үлээ. Сайкс цааш нь яаж угаач нэ нү? Намайг чадна гинэ. Чи ер өөрийгөө ямар хүн гэж бодов вэ гэлээ. Би цөмийг мэдэж байна гэж Нэнси солиорсон юм шиг инээж толгой сэгсрэн ёор ажрахгүй байгаа байдал гарах гэж дэмэл оролдоно. Тийм бол чи зүгээр вэ гэж нохойдоо дуугарч дадсан уцаар дуу хоолоогоор хэлээд хэрвээ үгэнд орохгүй бол би чамайг нэлээд удаан дуугүй байх болгон шүү гэлээ. Нэнси уламж чанга тачигтл инээгээд Сайксыг түргэн харж буруу харан зогсоод уруулаасаа цус гартал тал хөмхийг нь зуужээ. Чи их сайн хүн юм да гэж Сайкс нэмжлээд Нэнсиг зөвхөн муухай харж нэгүүлсэнгүй энэрэнгүй улсын талд байхад чи яг тохирох хүнтэй. Чиний хэлдгээр энэ жаал чин чамтай найзалж нөхөрлөхөд ёстой таарах хүн юм да гэлээ. Тийм. Тэгэд яах гэсэн юм? Тэнгэр минь гэж хүүхэн тачаадан дуалдаад
Ингэсэнд орвол үхсэн дээр байж ядахта энэ жаалыг та нарт авчирч өгөхийн өмнө дэрэгдүүр нь гарсан тийм улсын оронд очдог байж. Энэ орооноос эхлээд энэ хүүхэд худалж, хулгайч, шулмас, чөтгөр айл муу бүхэн боллоо. Муу зөнөг хог энэ бас багдчихад зодож янчхан дутаа юу гэлээ. Бол гэж еврей Сайксыг аргадан энэ бүх болж байгаа явдлыг сонирхон ажиглаж байсан жаалуудыг зан. Би дээрх биш учрыг бодож ярих хэрэгтэй бийлээ гэлээ. Учрыг бодож ярих хэрэгтэй гинэ гэж хилэн бадарсан харахад нүд халтармаар хүүхэн хашгираад учрыг бодож ярих хэрэгтэй гинэ. Мөөдгөө хогч нь аргагүй. Учрыг бодож яриулмаар юм хийчгээ тэгж байгаа байлгүй чи. Би энэ хүүхдээс 2 дахин баг балчир байхдаа та нарын төлөө хулгайлж явсан гэж хэлээд Оливер руу зааж. Би тийм ажил хийсээр 12 жил боллоо. Энийг мэдэхгүй байна гэж юу та нар хэлдэ. Мэдэхгүй байна гэж юу? Мэдэхгүй байна уу? гэлээ. За гэж еврей түүнийг тайвшруулахыг оролдон. Тийм болох тусмаа чи өөрийн амьдралын төлөө явж исэн юм шүү дээ гэлээ. Ууха, тийм байна уу? гэж Нэнси дор нухтаж хэлээд маш олон үгийг ярих биш урсгаж гарлаа. Би ингэж ам зууж яваа хөө. Хүйтэн чихтэй байлаар гудамжууд миний гэр орон болж байна. Чи бол намайг олон жилийн өмнө ийм гудамжинд хөөж гаргаад намайг үхэн өгтлөмөр өдөр шөнөгүй гудамжинд зогсоохыг хичээж байгаа тийм өөдгөө амт штэ гэлээ. Энэ үгийг сонсоод зөв нэхэд хүрсэн еврей үгийн таслан чи сайхан мэдэрэ. Дахиад элдвээ юм донгосвол бүр муу юм болно гэж бодоорой гэлээ. Нэнси юу ч хэлээгүй боловч цугалтсандаа үсээ зулгаан еврейг шийтэнгээ дайрахад хүрлээ. Хэрвээ Сайкс зөх хуйдан түүний гарыг барьж аваагүй бол еврейд хонцгонсныхоо ул мөрийг үлдээх байлаа. Нэнси гараа сул болгох гэж хэд дэмий оролцсноо мууран унлаа. Сайкс түүнийг дасгалгааны булан руу зайрчуулан одоо зүгээрээ ингэж галзуурхаараа гартаа хүчтэй гэдгийг яана гэлээ. Энэ төгшүүртэй байдал намдлаа гэдгийг еврей мэдсэн бололтой духныхаа хөлсийг арчин мишэлээ. Гэвч еврей, Сайкс, нохой, хүүхдүүд тэд бүгдээрээ тиймэрхүү явдлыг өөрсдийнхөө мэргэшилтэй уялдсан өдөр тутмын ердийн явдал гэж үзнэ. Еврей торлогоо хуучин байсан газарт нь тавьж энэ хүүхнүүд болдгоо амтд шүү ерөн. Гэвч ов залтай улс болохоор бидэнд манай ажилд яахарахгүй хэрэгтэй юм аа. За Чарли минь Оливерт орд ивсгэрийн заагаад өг гэлээ. Оливер маргааш гоёлынхаа хувцсыг өмсөхгүй байсан дээр баха Фижинэ гэж Чарли Бэтс асуула. Тэгэлгүй яах вэ гэж еврей дотроо инээн хариулах нь Чарли Бэтс асуухтаа яг тэгж байсантай адил байлаа. Мистер Бэтс тэр даалгаварт лав их баярлаж ацтай торлогийг барьж Оливерыг галдгоо унтлахын өрөөнд оруулвал тэнд 2 муу орны оронцог дэвсгэр байна. Оливер түүний нэгэн дээр урд нь унтаж байсан юм. Бэтс инээдэ барьж ядан хөхөрсөөр нэг муу хуучин дээл гаргаж ирсэн Оливер ноён Браунлоугинд байхдаа баяртай ангиж ирсэн тэр дээл нь яг мөн байлаа. Еврейн худалдан авч Фижинд өөрөө санамсаргүй үзүүлчихсэн тэр дээл Оливерийн байсан газрыг олох анхны шижин болжээ. Гоёлынхаа хувцсыг тайл Фижинд би аваачаад өгчихье. Тэр мэдэж байх биз. За бушуулгам гэж Чарли шаардлаа. Хөөх юм уу Оливер аргагүй төрч дээлээ их л дургүй тайллаа. Бэтс тэр дээлийг нэвхэж аваад сугандаа хавчуулан Оливерыг харанхуйд орхин гараад хаалгын цоочлон түгжжээ. Чарли чих дөжөртөл инээд алдан Бэтс муурч унсан үеийнхэн охиныг сэргээх гэж ус цацах мөн тус хүргэхээр яг зохих цагт ирэхэд Оливерыг бодвол нэлээд жаргалтай байдалд байсан олон хүнийг наргаах байсан байж юу магадаа. Гэтэл Оливерийн хүч тамир баргадаж туйлдаад байсан учраас өөрөн ирэхгүй бүх унтлаа.
17 дугаар бүлэг. Оливерийн хувь заяа өөдлөхгүй байсаар түүний нэр төрийг гутаах их хүнийг Лондонд ирүүлсэн тухай энэ бүлэгт өгүүлнэ. Театрт хүн алах мелодрамыг тоглохдоо эмгэнэлт, инээдэмт хоёр явдлыг хатуу журамтай ээлжлэн харуулдаг заншил нь гахайн өвчүүний мах улаан цагаан үйтэй байдгийн нэгэн адил юм. Баатар нь гинж, гай зовлонд нэрвэгдэн дэвсгэрдээр унана. Дараагийн үзэгдэлд түүний үнэнч боловч ямар ч харгүй зэвсэгт хя гарч ирээд үзэгчдийг хөвжилдүүлэн инээдтэй дуудуулна. Эзэрхэг харгас ноёны эрхэнд эмэгтэй баатрын орохыг бид хараад зүрхшимширдэг. Тэр эмэгтэй нэр төр болоод амьдрал нь аюул давтагдах үзэгдэнэ. Нэр төр юугаан хамгаалах гэж хурц судгаар амь насаа хорлоно. Үзэгч бид бүхний сэтгэл зүрх догдлон жичирч яах чаргагүй болж байх яг тэр үед гинт шүгэл дугарч хааны шилтгэний нэрв буурал орсон сахал самбаатай хүн зугаатай дууг бүрч их зугаатай зарц нарын хамтад дуулаад орохгүй гарахгүй газаргүйгээр сүм хийдийн дээгүүрч орд харшийн дотуурч хамаагүй тувт дуудуулсаар улс орон даяар хэсүүчлэн байхыг харуулах шилтгэний том танхимыг бидэнд юу юугүй харуулдаг билээ. Ийм хувиргалт анх харахад дэмий балаа юм шиг санагдаж магадгүй боловч хэрэг дээрээ үнэнд их л тулж очдөг юм. Амьдралд сайхан залсан ширээнээс үхлийн авсанд гашуудлын хувцснаас баяр ёслолын гоёлд шилжих явдал нь тийм ч их гайхмаар юм биш ээ. Амьдралд бол бид цөхрөлтгүй жүжигчин болохоос биш итгэхгүй үзэгчд биш гэдэгт л чухам гол ялгаа нь байгаа юм. Энгийн үзэгчдийн нүд шууд буруушаалтай дэмий тэнэг жудаггүй харагддаг эрс өөрчлөлт, цаглашгүй догдлол тачаалыг жүжигчд театрын дуурамил амьдралаас олж харддаг юм аа. Санаандгүй байтал тайзны гинт өөрчлөгдөх, орон цаг нь түргэн солигдох явдлыг он жилийн туршилгаар ном бичих тодорхойлсноор барахгүй. Харин ч зохиолчин уран чадварын агуу баталгаа гэж эрхэнд үзэгдэн иржээ. Ийм маягийн шүүмжлэл нь зохиогч өөрийн баатруудыг бүлэг бүрийнхэн эцэст ямар шүү хүнд байдалд оруулж байгааг нь харгалзан түүний уран чадварыг үнэлдэг бөгөөд энэ бүлэгт зориулж байгаа энэ хэдэн оршил үгийг хэрэггүй гэж үзэж магадгүй юм аа. Тэгэж үзвэл Оливер Твист төрсөн хоттон буцаад ирснийг мэдээлж байгаа түүхч хүний аятайхан дохио мөн гэж үзээрэй. Тийм аяллыг эрх биш хийвэл зохих онц чухал учир шалтгаан байгаад Оливер замд гарах болсон юм а гэдэгт уншигч авхаанаар итгэх болтугай. Бамбал ноёнтон өглөө эртээ үйлтгэлийн газрын дааман хаалгаар гараад хай стратыг өгсөн их хэмсэг дүртэй алхална. Тэр бол гийг хэрэгмдээ сэтгэл дүүрэн бахархаад хүч чадал нь ориглон явна. Түүний өмссөн гурвалжин малгай дээл нь наранд гялцсан. Тайгаан чанга гихч натгажээ. Бамбал ноёнтон үргэлж толгой дээгүр харж явдагч тэр өглөө Евробишийн их дээгүр харж явна. Түүний алмайрсан харц их хэмсэг янзыг харавал гейгийн толгойд үгээр илэрхийлэн хэлэхтэж бэрх гүн бодол дүүрчээ гэмээр байлаа. Бамбал ноёнтон жижиг пүүсчд болон дэрэг дүүрэн гарахтаа хүндэтгэн хандсан хүмүүстэй ярилцахаар ёор үл зогсоно. Тэдний мэндийн хариуд зөвхөн гараа дохин хөдөлгөөд гуйланч хүүхдүүдийн отхын халамжаар халамжилж байсан маан авхайн байгаа тэр ферм дээр иртлээ жавхлан талхаа юугаан удаашруулсангүй. Маан авхай цэцэрлэгийн хажуу хаалга дуурах танил чимээг сонсоод энэ нэг баларсан гейгийг чөтгөр аваачаасан байлээ. Тэрнээс өөр хэн л ийм хар өглөөгөр ирнэ гэж дээ.
Баамбал ноёнтонгой яасан сайхан хэрэг вэ? Зочны өрөөндөө ор морилооч та гэлээ. Үгийнхэн түрүүчийн хэсгийг Суэзэнд дуу алдан хэлсэн хэсгээ Баамбал ноёнтонд зориулсан тэр. Сайн авхай цэцэрлэгийнхээ хаалгыг нээж гигийг их л хүндэтгэн зусарцсаар байшин орууллаа. Маань авхай гэж Баамбал ноёнтон эхлээд ямар нэг ичгүүргүй хүний адилгүй түшигтэй сандалтаар шууд очин суулгүй харин удаан аяархан суугаад "Маань авхай сайн байна уу?" гэлээ. Маань авхай халвилзан инээмсэглэн "Та ч сайн биз дээ. Өнөөдөр таны лагшин зэгсэн тунгалаг байх швэ" гэлээ. "Яах вэ гайгүй шиг байна. Отхын амьдрал гэдэг чинь саргай цэцгээр хийсэн жаргалтай суудал биш шүү дээ, маань авхай минь" гэлээ. "Ястай ч үнэн шүү" гэж маань авхай угтан хэлнэ. Хэрвээ хөөрхий хүүхдүүд сонссон бол цөм нэг дугаар тэгж хэлэх байсан баха. Баамбал ноёнтон таягаараа ширээ зохин "Отхын амьдрал гэдэг чинь сэтгэл зовм яггүй явдал. Хүнд хөдөлмөрийн газар шүү дээ. Гэсэн чи олон нийтийн зүтгэлтэн улс чинь ял идэхгүй байхыг л бодхоос аргагүй байдаг юм оо гэж хэлж бас болох юм аа." Гийг жухам юу гэсэн санаатай үг хэлж байгаагийн учрыг маань авхай сайн ч ойлголгүй гараа дээш нь өргөн залбирч шүүр салдлаа. "Нээрэн ч шүүр салдмаар байгаа юм да маань авхай минь" гэж гийг хэллээ. Маань авхай зөв юм хэлчихжээ гэж итгээд бас дахин шүүр салдсан нь өөрийнхөө гурвалж малгай руу муухай харж халамжтай инээдэ барьсан тэр олон нийтийн зүтгэлтний санаанд яг тохирсон бололтой. "Би Лондон явах гэж байгаа маань авхай." "Оо, яахан тэр Баамбал вэ?" гэж маань авхай хоошохрон дуулдлаа. "Лондон явах гэж байгаа. Шуудангийн сүйхтэргээр явна. Надтай бас 2 муу жаал явна." Маань авхай энд оршин суух хугацаа дууссан тухай хэрэг шүүх гэж намайг Клеркнуэлийн хэрэгээр мэдүүлэг өг гэж томилжээ. Баамбал ноёнтон улам урам орж "Клеркнуэлийн хурал дээр шүүгч нар надыг чадхаасаа өмнө өөрснийхөө хэрийг мэдэх болов даа гэж би өөрөөсөө асууж байна" гэж нэмж хэллээ. "Битгий их ширүүлэхээрээ ноёнтон минь" гэж маань авхай хулгасан байдалтай хэллээ. "Клеркнуэлийн хурлын шүүгч нар өөрсдөө ийм байдалд хүргэсэн юм. Ажил хэрэг тэдний бодож байснаас муугар эрэгвэл тэд өөрснөө л талархаг" гэж Баамбал ноён хэллээ. Баамбал ноён эдгээр үгийг заналтай хэлэхдээ хичнээн их шийдэмгий чанар үүргээ гүн ухамсарлсан мэдэгдэх бөгөөд маань авхай бүр сүрдсэн бололтой хэллээ. "Та сүйхтэргээр явна гинэ. Гуйрч хүүхдүүдийг зүгээр тэргэнд суулгаад явуулдаг юм аа л гэж би бодсон шүү" гэлээ. "Өвчтэй бол тэгдэг. Өвчтэй гуйрчдыг салхи цохиулчихгүй тулд бид бороотой үед задгай тэргэн дээр аваад явдаг юм" гэж гийг хэллээ. "Оо" гэж маань авхай дугарлаа. "Эргэж ирэх сүйхтэргийн тэр хоёр зориулж байгаа юм. Хямдхан ч юм. Тэр хоёулаа ягдаад байгаа. Хэрвээ бид тэр хоёрыг өөр отогт хүргээд өгч чадвал тэдний хөдөөлүүлснээс 2 фунт баг гарцтай юм да. Би чадах байхаа гэж бодож байгаа. Нэг гэмн Аз дутхад замдаа танилцж магадгүй юм да" гэж гийг хэллээ. Баамбал ноён нэг хэсэг инээснээ гурвалжин малгайгаа хараад дойг царай гарган дахин гаргаад "Бид хоёр ажлаа мартаж байх шиг байна да. Таны 1 сарын чинь цалин авчирлаа" гэлээ. Баамбал ноён цаасанд боосон хэдэн мөнгөн зоос төрөвчнээсээ гаргаж ирээд мөн зэс гарган маань авхайгаар гарын үсгэн зурууллаа. Хүүхэд асрагч авхай "Би баахан муухай биччихвээ дээ. Гаргах нь уу? Гаргахтахаар болсон баха да. Баамбал ноён, танд би их талархаж байна. Туйлын их талархаж байна" гэлээ. Баамбал ноён хариу талархалд нь толгойгоо ихэмсгээр дохиж хүүхдүүд ямар байгаа тухай асуулаа. Маань авхай сэтгэл хөдлөж "Хээ, бурхан өршөөг хөөрхий амьтдыг. Жигтэйхэн сайхан байгаа. Харин саяны 7 хоногт 2 нь нас барсан. Бас өнөө мөө жаахан дийкээс бусд нь цөм сайн байгаа" гэлээ.
Тэр жаалын би ёр сайжрахгүй нү гэж Бамбл ноён асуухад маань авха толгой сэгсрлээ. Хортой юм уу бузар хүүхэд байгаа юм. Хаа вэ тэр одоо гэж Бамбл ноён ууртайгаар асуулаа. Одоохон оруулаад ир ноёнтон минь гэж маань авха хэлээд "Дик, наашир" гэлээ. Нэг хэсэг дуудуулж угаад Дик хурч ирлээ. Маань авха Дикийн нүрийг шахуургын дор аваачин угаалгаж альчуураар арчаад догш ноён Бамблгийн дэргэд оруулж ирлээ. Тэр хүүхдийн царай цонхиж турсан, хацар нь хорчийсэн, нүд том бөгөөд гялалзсан. Хүүгийн ядуугийн тэмдэг болсон отхоос өгсөн муу дээл нь түүний туранхай бид хэлхийн. Хөл гар нь настай хүнийг шиг харагдана. Бамбл ноёны өмнө хурчрээд түүний дуунаас ч айн дээшээ харж чадахгүй газар шагаан дагжин зогсох тэр өчүүхэн амтан ийм л байдалтай харагдана. Чи энэ ноёны нүур рүү харж чадахгүй гөлөлзөөд байдаг чинь яаж байгаа нь энэ вэ гэж маань авха зандарлаа. Дикхүү Бамбл ноёыг аяархан харвал цаатхан ширтэн байна. Бамбл ноён их л онож маягалсан янзтай. "Юу болоо отгийн Дикхүү?" гэлээ. "Юу ч болоогүй" гэж жаалхүү хариуллаа. Бамбл ноёны дог тохуу хийхийг үзээд инээдээ барьж чадахгүй байсан маань авха. "Юу л болоож доо мэдээж хэрэг. Чамд юу ч дутагдаагүй би мэдж байна оо" гэлээ. "Би" гэж жаалхүү төгдрөн хэлбэл маань авха тосон авч. Ухаа. Чамд бас юу хэрэгтэй болчихов?" "Хайлам уу амтэн чинь" гэлээ. Дуугүй маань авхаа минь" гэж гийг гараа ихэмсгээр дээш өргөн хэлээд "Танд юу хэрэгтэй байна эрхэм минь" гэж асуулаа. Тэр жаал түгдцсээр "Жаахан цаасан дээр нэг хэдэн үг бичиж эвхэж наагаад намайг газарт болуулсан цагт хамт хийчих хүн байдаг болоосой" гэлээ. Бамбл ноён иймэрхүү зүйлд нүд дасан чих дүжирсэн боловч Дикийн үнэн байдал туйлдсан царайг хараад санаа нь баг зэрэг зовох төлөвтэй болж. "Юу гэсэн жаалаа? Юугээ юм бол эрхмээ" гэлээ. Дик: "Би Оливер Твистэд хичнээн хайртайгаа хэлэх гэсэн юм. Тэрнийг харж үзэх хүнгүй харанхуй шөнө ганцаараа тэнүүчлэн явахыг бодоод би ганцаараа уйлд суудаг юм мэдээсэ" гэж хэлээд гараа хатгаж улам сэтгэл дэнслүүлэн. "Би бүр хар багада үхэхтэй зовох юм алгоо. Хэрвээ би боожод насанд хүрч улмаар настай хүн болох юм бол Бурхны оронд очисон миний эгч намайг мартчих буюу надтай адилгүй болчих байх та. Тэгсэн даруул хоёулаа хүүхдээрээ байхдаа уулзвал хавьгүй дээр л дээ" гэж л би тэрэнд хэлэх гэсэн юм дөө гэлээ. Бамбл ноён тийм гэж хэлхийн аргагүй гайхсаар тэр жаалыг оройноос нь аваад өлмийг нь хүртэл ширтээд хажуудаа байсан авхад хэлэхтэй. "Эд нар яроос цөм айдл юм авхаа. Тэр хэрцгий Оливер эднийг цөмийн үүмэлсэн байна да" гэлээ. Маань авха гараа дэш нүргэж Дикийг муухай харж. "Би хязээж итгэхгүй ноёнтон минь. Энэ шиг яста жаахан мөртлөө тарихгүй амтныг би ер нь энэ насандаа үзсэнгүй" гэлээ. "Энийг эндээс гарга авхаа" гэж Бамбл ноён захирангуй янзтай хэлээд "Энэ тухай зөвлөлд мэдэгдэх хэрэгтэй" гэлээ. Маань авха гонгинон "Миний буруу гэж ноёд бодохгүй байх л гэж би найдаж байна шүү ноёнтонгой" гэлээ. "Тэгэлгүй яах вэ? Хэргийн чинь үннийг тэдэнд мэдгэтэнтэй" гэж Бамбл ноён хэлсэн. "Одоо энийг эндээс гарга. Харахаас зэвүү хүрээд байна" гэлээ. Дикийг тэр даруй гаргаад нүүр сагуулдаг сарвчанд оруулаад цоочлоо. Бамбл ноён замд явах бэлтгэлээ хийх гэж удсан ч үгүй зайлан одлоо. Маргааш өглөө 6 цагт Бамбл ноён гурвалжин малгайныхаа оронд дугуй бүрх малгай тавьж цэнхэр өнгийн юудэнтэй цув нүмерсэн байлаа. Шуудангийн сүйхтэргэний гадна талд энд байх эсэх тухай хэрэгээ шүүлгэх гэж яваа хоёр ялтныхаа хамт суугаад тэднийхээ хамт болзсон цагтаа Лондонд иржээ.
Зам зуура түүнд онцгийн айгүй юм тохиолдсонгүй. Гагцхүү 2 гуйрынч хүүхэд daарлаа барилаа хэмээн байн гүглэн дагжин чичирч байсан олиггүй зан Баамбал ноёны үгээр бол түүнийг хичнээн зузаан цувтай байлаа ч гэсэн эрүүгийн дагжин чичрүүлж бээрх шахуулжээ. Баамбал ноён тэр 2 муу санаат хүүхдээс 2 яс хагцсан буусан газрынхаа байшинд тавлан унтах болж шарсан мах загасны шүл хүчит хар пив захиаллаа. Тэр устаа холсон эсмэл ундаанаа зуухны тавиур дээр тавиад сандлаа галд ойртуулж дургүйцэл зэвүүцэл гэдэг дэндүү дэлгэрсэн муу гмийн тухай дээгүр сэтгснийхээ дараа сонин уншихаар бэлтгэлээ. Эхлээд л Баамбал ноёны туссан зүйл нь 5 гинегээр шагнана гэсэн зарлал байлаа. Гинее гэж 21 милингийн алтан зоос юм. 10 төгрөг орчим. Айлвер Твист гэдэг хүүхэд лав гаргийн орой Пентовилд байгаа гэрээсээ гараад оргосон буюу эсвэл төөрсөн байна. Ёр сураг дуулдсангүй. Тэрхүү Айлвер Твистийн байгаа газрыг хэлж өгсөн буюу түүний урдын түүх намтрыг хэлж өгсөн хүнд дээр дурдсан шагнал олгоноо. Энэ зарлал гаргасан хүн түүний түүх намтрыг олон шалтгааны улмаас их сонирхож байгаа юм а гэд. Сүүлд нь Айлверийн хувцс хунар, нүүр царай, бие бялдар, хэдийд хэрхэн ирээд хэрхэн алга болсон тухайг Бранлоу ноёны нэр алдар суудаг газрын тодорхойлолтын хамт бичсэн байжээ. Баамбал ноён зарлалыг нүдээ том болгон харж удаан анхааралтай нэг дор 3 дахин уншаад 5 минут болоход Пентовил руу явж байлаа. Сэтгэл нь их хөдөлсөн учраас устаа хальсан архинаас балгасан ч үгүй орхижээ. Бранлоу ноёнтон гэртээ байгаа юу гэж Баамбал ноён хаалга тайлж өгсөн хүнээс асуухад тэр хүүхэн ердийн боловч хулгасан байдалтай. Би мэдэхгүй. Та хаанаас яваа хүн гэлээ. Баамбал ноён ирсэн уучраа тоочих гэж Айлверийн нэрийг хэлэхэд энэ үед зочны өрөөний үүдэнд чагнж байсан бедуин авхай гудмаар яарсаар амьсгаан давхцсан хурчрээд ор сураг нь бидэнд дуулдна гэж би мэдсэн юм аа. Хөөхөө амтан би мэдсэн. Сайн мэдж байсан юм. Бурхан өршөг. Би дандаа залбирдаг байсан юм гэлээ. Сайн санаа тэр авхай зочны өрөөнд буцаж яаран орж олбогт бандан дээр суугаад уйллаа. Бас л ийм сэтгэлтэй шивгчин хүүхэн дээд давхарт гарч ирээд Баамбал ноёныг одоохон миний хойноос дагаад яв гэхэд тэр ноён ясаар боллоо. Өмнөө шилэн аяг галан хүзүүт шил тавиад өөрийн найз ноён Гремюгтэй сууж байсан Бранлоугийн жижигхэн албан тасалгаанд оруулбал Гремюг "Гээг отгын гээг биш байдаг бол би толгоогоо иднэ" гэж дуалдан ашиглаа. "Байснараа хөө дуугүй байгаа чи" гэж Бранлоу ноён хэлээд "За та суухгүй юу" гэлээ. Гремюг ноён гейгийн нүрийг сайн харах гэж дэнлүүгөө ойртуулж тавиад нилээн яарангүйгээр "Та зарлал олж үзээд ирээ юу ноёнтонгой" гэлээ. "Тийм ээ ноёнтонгой" гэж Баамбал ноён хариуллаа. Гремюг хоорон дурн орж "Та чинь гейг хүн байхаа тийм байз" гэхэд "Тийм ээ би отхын гейг хүн" гэж Баамбал ихэмсгэр хэллээ. "Тэгэлгүй яах вэ? Би мэдсэн юм аа. Юугаараач гэсэн гейг хүн байхгүй юу?" гэж Гремюг өөрийн найз руу харж хэлэхэд Бранлоу ноён толгоогоо үл ялэг сэгсрэн найзыгаа дуугүй байгаа ч гэсэн дохио өгөөд "Тэр хөөрхий хүү хаа байгааг та мэдв үү?" гэвлээ. "Хүн хүнээс илүү мэдэх юм алгал да" гэж Баамбал ноён хариуллаа. "Өө, та тэгээд хүүгийн тухай юу мэдэж байна да?" гэж өвг ноён асуугаад "Хэлж өгөөч хөө. Хэрвээ та мэдэж байгаа бол тэр хүүгийн тухай та ер нь юу мэдэх вэ?" гэлээ. Гремюг Баамбал ноёны царай руу мэлтийтэл ширтээд "Та тэрний тухай сайн мэдэхгүй баха, тийм үү?" гэж яжтай хэллээ. Баамбал ноён түүний асуултын өнгийг тэр дорн ойлгоод ярав гардуу ихэмсгээр толгой дохлоо. Гремюг ноён Бранлоу ноён руу бахан хансан янзтай харж "Харахгүй юу те?" гэлээ. Бранлоу ноён Баамбал ноёны хөмсгөө атруулсан царай руу төгшүүртэй харж "Айлверийн тухай юу мэдэж байгаагаа
Айл болох цөөхөн үгээр хэлээ гэлээ. Бамбал ноён малгайгаа авч 50 дээлнийхээ товчийг тайлж гараан зөрүүлж толгоогоо ийхэн бодсон байдалтай мэгсхийлгээд хэсэг зур бодол болсноо ярьж эхэллээ. Гейгийн 20 минут хэрэгтэй ярьсан яриаг тэр чигээр нь өгүүлбэл баахан уйтгартай болох боловч үндсэн санаа нь Айлвэр үнчин анх ядууд ордсын гаралтай төрхөөсөө худалч муу хорт сантай төрсөн хоттой байхтай гэмгүй нэг хүүхдийг хэрцгээ шүнхайгаар дайрч эзнийхээ гэрээс шөнийн цагаар оргон зайлсан гэнэ. Бамбал ноён өөрийн хэрэгм тушаалыг үнэмшүүлэн нотлох гэж авч явсан бичиг цаасаа ширээн дээр гарган тавьжээ. Бранлоу ноён тэдгээр нь үзэж байх зур тэр гараа хомхин суулаа. Нэрэл үний юм байх та гэж ноён өвгөн бичиг цаасыг хаман урамгүй хэлээд. Сураг гаргаж өгсөн чинь өг шагнал маань жаахан шүү. Гэвч тэрхүүд тус болох учиртай бол би баяртайгаар 3 дахин нэмэгдүүлж болох юм аа гэлээ. Бамбал ноён энэ байдлыг урд нь мэдсэн бол өөрийнхөө ярьсан зүйлийг огт өөр өнгөтэй болгосон байж тунч болзошгүй. Гэтэл одоо нэгэнд өнгөрсөн болохоор толгоогоо аяархан мэгсхийн дохиод 5 гинеийг халаасандаа хийж гарч одлоо. Браунлоу ноён гейгийн яриаг сонсоод лав урам нь ихэд хугарсан бололтой. Дасгалгаан дотоороо хэдэн минут гэртээ холхин явхад Грэмийг түүнийг тавлая гэж сэдсэнгүй. Тэгснэ гэнт зогсоод хонх хүчтэй дарлаа. Нярваха орж ирмэгц Браунлоу ноён Битүүн авхаа тэр жаал Айлвэр чинь өөдгүй амтан байжээ гэхэд настай авгаа. Тийм хүүхэд биш ээ. Тийм хүүхэд биш гэж зарим хэллээ. Тийм байж гэж би хэлж байна шүү гэж өвгөн ноён хэлээд. Тийм хүүхэд биш гэд та юу гэх гэж байгаа юм? Тэрний чинь түүхийг төрхөөс нь аваад сүмийн сая та бид дууллаа. Бүх насаараа бүр өөдгүй амтан байсан байна да тэр чинь гэлээ. Настай авгаа гуйлтгүйгээр тийм гэж би хизээч итгэхгүй ноён том нь хизээч шүү гэлээ. Чаагунц та нар ямар эмч домч худал номд л итгэхээс биш өөр юмд итгэдэг биш те. Би өрдөө ч андахгүй та нарыг. Та миний зөвлөгөөнийг л авдаг байсан юм. Дэмэрч өвдөөгүй байсан болов магадгүй дээ. Их сонин хүүхэд байсан байз. Яриаггүй сонин хүүхэд байсан оо гэж Грэмиг ноён хэлээд шилээгүүрээр гал заслаа. Битүүн авахай зөвн хурч. Тэр хүүхэд чинь ёстой сайн номхон сайхан хүүхэд байсан юм. Би хүүхдийг ямар вэ гэдгийг мэднэ ноён том минь. Мэдсээр 40 жил болж байна. Өөрөө ийм биш бол дуугүй байсан дээр байх шүү. Би ингэж л бодож байна гэлээ. Энэ бол Грэмиг ноён шиг ганц бие хүнд айхтар хат үг байлаа. Энэ ноён хариу хэлхийн оронд зөвхөн инээмсэглсэн учраас битүүн авхай толгойгоо сэгсэрч дахин дайрахыг завтал Браунлоу ноён. Бол дуугүй гэж ууралсан царай зориуд гарган хэлээд. Тэр хүүхдийн нэрийг би дахин ер сонсохыг дурлахгүй. Би энийг хэлэх гэж таныг дуудсан юм. Хизээч ямарч байсан тэр сайхан мэдэрэ. Битүүн авхай та одоо гарч болно. Битгий мартаарай. Би ёор тоглоогүй байна шүү гэж хэлсэн учраас битүүн авхай тийхүү Грэмийг дахин дайрч чадсангүй. Тэр шөнө Браунлоу ноёныхон их л зовжээ. Айлвэр эдгээр сайн өгтөө бодхоос дотор нь харан хуйлж зүрхэн шимширч байлаа. Харин өөрийнх нь тухай ийм мэдээ сонссон гэдгийг мэдээгүй нь сайн хэрэг. Хэрвээ тэр мэдсэн бол зүрхэн дэлбэрч магадгүй байлаа. Арван 8 дугаар бүлэг. Айлвэр эрхэм найз нарынхаа сүрхийн нийгэмлэгт цагийг хэрхэн өнгөрүүлсэн тухай өгүүлнэ.
Маргааш нь үдийнхэрд луйварч Бейтс хоёрыг ердийнхөн ажилд гарч одсон хойно Фежийн завшааныг ашиглан Оливерт түүний хязгааргүй их муухай нүгэл хийснийг тодорхой урт лекц уншсны утга нь Оливер юуны өмнө өөрийн халамжит нөхдийг орхин санаатай оргон зайлах гэсэн. Нөгөө талаар өөрийн хичнээн оролдож зардал гарган байж арайхан олж авахд бас оргож зүгтхийг завдлаа гэжээ. Фежи ноён Оливерыг олж аваад зохих цагт нь тусламж хүргээгүй л өлбөрч өгөх байсан байхаа гэж онцлон тэмдэглээд урд яг л иймэрхүү байдалд ороод байсан нэг жаал хүүд хүнийг өрөвдөх сэтгэлийн ёсоор тус хүргэсэн боловч тэр жаал даанч итгэлийн нэвдэж цагдаатай холбоо барихыг оролдсон учраас нэг өглөө Олд Биллэд дүүжлүүлсэн гэж тэр нэг жаалын тухай гунигтай зүрх шимшрэм түүх ярьж өглөө. Тэр суурьсан хэрэгт өөрөө хувь нэмэр оруулснаа Фежингүй нуухыг оролдсонгүй. Тэр жаалын тарихгүй урагч зан тавтрын тухай нулим сасгаруулan үглэж тэр явдал нь чин үнэнд хараахан тохирч байсан боловч өөрийгөө Фежин ноёныг өрөөл хідэн шилдэг нөхдийгөө аюулгүй байдалтай болгохын тулд тун чухал болгон шүүхэд очисон зарим мэдүүлэгд хүргэх болсон юм а гэлээ. Төгсгөлд нь Фежин ноён хүнийг дүүжлэхэд эвгүй байдаг тухай их л айгүй зөвүүн тодорхойлолтогоод тийм муухай явдалд Оливер Твист хизээж орохгүй үзээ гэж зүрхнийхээ угаас найдаж байгаагаа маш найрсаг ээлдгээр илэрхийлжээ. Еврейн тийхүү ярихыг сонсож тэр үгэнд нь тийм занал байгааг өчүүхэн Оливер мэдээд судасны цус нь гүйхгүй болох шиг боллоо. Гэмтээ гэмгүй хоёр этгээд хэрэгэн таслуулахад гэмгүй нь гэмтэн болон шийтгэгдэж болохыг Оливер нэгэнт мэдэх хондоо. Өвгөн еврей бол дэндүү их юм олж сонссон буюу чалчаа хүмүүсийг хөнөөхийн тул нууц төлөвлөгөө зохиогоод хэрэг дээр нь нэг биш удаа хэрэгжүүлж байсан шиг Оливерт санагдсан нь бүр гарцаагүй юм а гэмээр байжээ. Юу гэвэл тэр ноён Сайкс ноёнтой ярилцсан байхдаа урд болсон нэгэн хувилдаанд оролцсон юм шиг ярилцсан Оливерын санаанд тодхон орлоо. Оливер айн еврейг харвал тэр янзын шалгасан байдалтай харж Оливерын царай цайж биеийн дагжин чичирхийг тэр гэрхаа өвгөн андсангүй. Бахан хансан бололтой санагдлаа. Ой гутмаар муухай нэмсэглээд Оливерын толгойг илбэн хэрвээ энээс хойш зүгээр яваад ажил хийж эхэлвэл бид сайн найз нар болно гэж хэлээд бүрх малгайгаа толгой дээрээ тавьж нөхөөс болсон дээлээ өмсөн гарч хаалгыг цоочлолоо. Тэр өдрөөс эхлэн дараачийн хэдэн өдөр Оливерыг хар өглөөнөөс аваад шөнө дунд хүртэл ганцаарнг нь байлгадаг байсан учраас Оливер олон цагийн турш элдвийг эргцүүлэн бодсоор л суулаа. Боддог бодол нь сайн санаат нөхдийнхөө тухай тэд өөрийн юу гэж бодож байгаа болоо гэх бөгөөд их л уйтгартай байлаа. Тэгсээр бүтэн 7 хоног өнгөрөхөд еврей хаалгаан цоочлохгүй орхидог болж Оливер байшин дотуур нь хэсэх бололцоотой болжээ. Тэднийх маш зүдэр. Дээд давхрын өрөөнүүдэд модон том камин зуух, саран пайгаар хүрээлэгдсэн том хаалгатай, янз бүрийн хээ угалцтай хүрээ, ханан, хэртоос электрч хуучирснаас бүр харлжээ. Энэ бүгдээс нь хараад тэр байшинд урд тэр өвгөн еврейг төрхөөс ч өмнө нилээд сүрхий улс суудаг. Харин одоо уйтгар гунигтай болсон боловч урд их сайхан хөл өмэн ихтэй байшин байсан байж магадгүй гэж Оливер бодлоо. Ханны өнцөг болон дээврийг аалзны тор бүрхсэн. Заримдаа Оливерийг өрөг тасалгаагаар сэмхэн ороод очиход огт нь хулган тал тийшээ гүйлдэн нүхэнд орхон үзэгдэнэ. Энд хулганаас өөр амтан үзэгдэж харагдахгүй. Үдийн бүдэг харанхуй болоход өрөө тасалгаагаар өдрийн турш тэнэн ядарсан Оливер хүн амтанд ойртохын тулд орох хаалганы гудамны өнцөгт хоргодон суугаад цаг тоолон еврей болон жаалуудыг эртэл суудаг байжээ. Бүх цонхны өмхөрсөн хаалтыг хааж цуурга төмрийг модон тулган чангалсан байна. Дээрээс ганц дугараг нүхээр гэрэл орж ирдэг болохоор уламж бүдгээс гадна элдв янзын сүүдэр гарахын яана. Дээврийн ар талд гаднаасаа
Зэвэнд баригдсан тортой нэгэн цонх байх бөгөөд уйдгарлан байдаг айлвэр түүгээр хараад олон цагийг өнгөрүүлэх нь олонтаа. Тэр цонхоор нь шагайхад байшингийн эмх замбраагүй дээврүүд, удаа тоосонд пад харалсан яндан, дээврийн модон дүрсэл харагдана. Хаяада тэр тэнд харагдах байшингийн парапетийн цаанаас цал буурал толгой цөхөх боловч төтгөн алга болно. Айлвэрийн одон орныг шинжлэх газрынхан тэр цонх хадаасаар дүүрснээс гадна онжил удаж бороо шороо утаа униарт харлан халтайсан учраас янз бүрийн юмны дүрсэл харагдана. Гаднаас тэрнийг хүн амтан олж харах буюу сонс харахгүй байсныг зөөлвөл ариун Паулийн суврагын орой дээр амьдран байгаатай адилаа. Нэг өдөр үдээс хойш Лойверч Бэц багш хоёр оройнхоо ажилд явахыг завдан байхдаа Лойверч ноён хувийн ариун цэврээ дээшлүүлэх санаа төрөөд түүнд айлвэрийг даруй тусална уу гэж хичээнгүйлэн тушаалаа. Айлвэрт тийхүү тус хүргэхэд туйлын дуртай байсны учрыг хэлвэл мууч гэсэн дэрэгдэх хүнтэй байх. Бас муу юм хийлгүүгээр дэрэгдэх хүмүүстэй итгэгдэхийг туйлын мөрөөдсөн болохоор тэгж тушаахт нь огт ярдгалсангүй. Айлвэр яаран бэлхэн байгаагаа мэдэгдэх гэж шалан дээр сууж, Лойверчийн хөлийг өвдөг дээрээ тавиад, Даукинс ноёны хэлснээр 2 зэрдийн хөлслөх ажилд орлоо. Англи хэлний ангийн ярианд бол эдгээр үгс гутал цэвэрлэх гэсэн үг юм. Ширээн дээр тавтай суугаад тамхи татан нэг хөлөө хайн хөдөлгөн бас гутлын өөр хүн энэ үед цэвэрлж харин тайлаад авч явчих аюулгүй сэтгэлийг төгшүүлэх муу яргүй байхад ухаантай амтан эрхвш эрхчлөө тусгаар тогтнолтой байна гэж ухахын учраас юм уу? Эсвэл Лойверчийн зүрх сайн тамхины хүчин зөөлрөө юу? Үгүй бол амттайхан пивэн тайвшруулан нөлөөлөө юм уу? Ямар ч байлаа гэсэн тэр үед Лойверч өөрийн ердийн зан авираас огт эрс өөр романтик ээлдэг сайхан зантай байлаа. Лойверч эхлээд бодол болсон байдлаар доошоо айлвэрийг харснаа толгойгоо татан аяархан шүүр салдаад дараа нь өөртөө жим шиг Бэц багштай жим шиг хэлэхтэй. Дээлсчихдэг хүн биш нь даанч тусгүй хэрэгэ гэлээ. Тийм ээ. Өөртөө юу ашигтай вэ гэдгийг мэдэхгүй юм да гэж Чарли Бэц хариуллаа. Лойверч дахин шүүр салдан тамхиа татхад Чарли Бэц яг тэглээ. Тэр хоёр игшин зур тамхиа татан дуугүй сууцгаалаа. Лойверч нилээд юм бодсон байдалтайгаар чи лав дэлсчихдэг хүн гэдгийг мэдэхгүй байхаа мэдхүү гэж асуухад айлвэр толгоогоо дээш нь болгон би мэднэ байх гэж бодож байна гэснэ. Та нар ч гэсэн бас тийм хүмүүс байхаа гэж төгдөрч асуулаа. Тун зөв гэж Лойверч хариулаад би тэгжил өөр ажилд орж муугаа үсэхгүй шүү гэлээ. Даукинсгой ийм шийдвэрийн тухай мэдэгдээд малгайгаа ууртай гихчээр духтуулан тавиад Бэц багш руу үдсэн янзтай харлаа. Тун зөв гэж Лойверч дахин давтаад Чарлич тэр, Фежинч тэр, Саксч тэр, Нэнсич тэр, Бэцч тэр бид бүгдээрээ л дэлсдэг болс. Нохой маанч тэр харин ч биднээс овж байх оо. Ядж ил үг алдахгүй штт гэж Чарли Бэц нэмлээ. Шүүхэд очиж гимэн чалчхаасаа яагаад лав хуцахгүй байх оо. Үгүй аа. Хүлж баглаад 2-7 хоног хоолгүй харсан ч үгүй ах шүү гэж Лойверч хэллээ. Яагаад ч уцахгүй даа гэж Чарли батллаа. Гайхалтай нохоо шүү. Гадны залууг инээх буюу дуулах гэхэд нь хичнээн муухай харна гэж. Хийлээр тоглох гэхэд нь хичнээн муухай архирна гэж. Өөр үлдрийн нохойг үзэж чадахгүй. Айда гэж Лойверч ярихад Чарли ястай Христос мөргөлтөө гэлээ. Лойверч зөвхөн нохойн чанарыг магтахыг хүссэн боловч Бэц үл мэдэх өөр нэг утгаар магтсан ч болох байлаа. Сакс ноён нохойтойгоо жигтэйхэн адил чин үнэн ч Христос мөргөлтөн гэдгийг санаж явдаг авхай ноёд олон бий. Лойверч өөрөө мэргэжлийн тухай дандаа бодож байдаг учраас ярианыхаа уг сэдвт эргэн орох гэж. Зөө тэр чи яах. Манай цэл залууд ямар хамаатай биш дээ гэлээ. Зүйтэй гэж Чарли цаашаагаад. Айлвэр чи Фежинээс юм сурахгүй яагав?
гэхэд лойрч инээмсэглэн. Тэгээд бас юу юуг хөрөнгөж шүү дээ гэлээ. Дараа нь зайлаад дог амьдрна гэж юу? Хар хэрэг цагаан болж хаалганы 8 чинь лам болсон хойно л гэж Шарли Бетс хэллээ. Аливер эмээсэн янзтайгаар би дурлахгүй байна. Би явах юмсан. Гэлээ. Хэжинч тэгнэ бивэ гэж Чарли эсэргүүцэн. Аливер энийг маш сайн мэдэж байсан боловч өөрийн бодлыг шууд хэлчихвэл аюултай гэж бодоод зөвхөн санаа алдаад гутал цувралах ажлаа үргэлжлүүллээ. Яана гинэ гэж лойрч том дуугаар хэлээд. Чи өөр ичид завхыг мэддэггүй хүн үү? Бахархах сэтгэлж үгүй хүн үү чи? Чи эндээс яваад найз нар дээрээ очиж тэднийг завшин амьдрах санаатай байх шивдэ гэлээ. Бетс багш халааснаас 2-3 алчуур гарган шүүгээрөө. Чи өтгөр талгадуулмар ч юм да гэж шийдэх бөгөөд. Яста балиар хэрэг шүү гэлээ. Лойрч их зантай зэвүүцсэн байдалтай. Би бол ингэхгүй шүү гэлээ. Аливер дөнгөж муухан инээмсэглэн. Нөхдөө орхиж яваад тэднийг өөрийнхөө орноос шийтгүүлж болно гэхэд лойрч ганцаа гараараа хөдлөсөөр. Тэр чи яах вэ? Бид Фежинийг л бодож тэгдэг болохоос ш. Биднийг хамт ажилдаг гэж цагдаагийнхан мэднэ шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид зүхтаж зайлахгүй баригдах юм бол гайтай юм болж болох байхгүй юу? Ийм л учиртай байгаа юм. Тийм биз дээ Чарли гэлээ. Бетс багш зөвшөөрснөө толгой дохин илэрхийлээд нэг юм хэлэх гэтэл Аливерийн зүхтан гүйжсэн санаанд нь гинт орж ирээд инээд алдсан чинь тамхиных нь утаа буруу хоолоогоор нь орсон болохоор 5 минут хэртэ хахад цацсан хөлөөрөө дороод өвхөцлээ. Лойрч халааснаас олон мөнгө гаргаж ирээд энийг хараач. Ястай цэнгэлтэй амьдрал байгаа биз? Яаж ч олж авсан ямар хамаатай байх вэ? Авал да. Энийг авсан газар цаана бас их үлдсэн гайгүй. Авахгүй юу аа? Харлаа янзын амт шүү гэлээ. Муу хэрэг шүү тийм ээ Аливер? Зумлахал болно да гэж Чарли Бетс сухад Аливер. Юу гэсэн үг юм бэ? Би учрыг мэдэхгүй байна гэлээ. Иймэрхүү л нэг учир бийдэ эрхэм минь гэж Чарли хэлээд газ дүгнийхээ үзүүрээс шүүрэн авч дээш нь өргөө толгоогоо далжилган шүдээ зууж янзтай дуугаар зумлах, дүүжлүүлэх гэдэг чинь нэг үгэ гэж тайлбарллаа. Ингэсэн л үгтэй Жан. Хараач, энэний нүд амаа хачин болгож байгааг нь. Энэ шиг лаймал залууг би өөр үтсэнгүй. Энийг харж инээсээр байгаад илэг маань хөсчих байхаа гэж Чарли хэллээ. Бетс дахин инээд алдан нүднээс нь нулимс гоожин гансаа зуулаа. Лойрч Аливерээр цэвэрлүүлж байсан савхин гутлаа их л тааламжтай хараад. Аливер, чамайг ёр муу хүмүүжүүлж, Фежин чамайг нэг юм болгох байлгүй дээ. Харин чи чадахгүй бол түүний юм сурдгүй анхны амтан болно доо. За, шууд л эхлэх хэрэгтэй. Хизээд л тэр ажлаар хөөцөлдөн шүү дээ. Харин чи цаг л дэмий үрж байна дөө. Аливер минь гэж хэллээ. Бетс багш энэ зөвлөгөөг альва ёс суртахууны үзлээр баттган бэхэлж дуусгатайгаа хамт өөрийн найз Даукинс ноёны хамт амьдралаа магтан хичнээн сайн сайхан байдаг гэж янз бүрээр чимэж гоодо яриад Аливерыг эртхэн Фежинд шав ороод бидний хэрэгэлдэг аргыг эзэмших хэрэгтэй гэсэн үгийг битүүгээр хэллээ. Еврей дээд талд үүдэн чойжилж байгааг лойрч дуулаад. За, энийг чи наадах бүндгүртэ хадгалж яваарай. Ноли, хэрвээ чи альчуур цаг дэлсгэж байхгүй бол гэтэл Бетс хажуунаас нь орж. Иймгүүлээд ямар хэрэг байна өө? Чи ярьж байгааг нь өөрөө ухуурлахгүй байна штэ гэлээ. Лойрч хэлэх үгээ Аливерийн хэрэг хэмжээнд тохируулж. Хэрвээ чи нусны альчуур дугуйн цаг хулгайлахгүй гэхэд өөрцөө шүү дээ. Өөр ямар нэгэн хүн хулгайлах юм байхгүй юу? Энээс болж юм алдаж байгаа улсад бас чамд муу болно. Аливерт мэдэгдэлгүй орж ирсэн еврей. Зөв. Ердөө гайгүй юм шүү дээ хонгор минь. Тун амархан юмгүй. Лойрч хэлдэг 700. Ха. Хийдэг ажлынхаа хагас хугасыг мэддэг хүн шүү дээ наадах чинь гэлээ. Өвгөн лойрч хэлснийг зөвгээд хоёр гараа хооронд нь баяртай үрж шавийнхан их авьяас бэлэгт сэтгэл нь хөдөлж баг зэрэг инээлээ.
Энэ алдад еврей Бетси авхаа болон бас нэгэн эрхмийн хамт орж ирсэн тул яриа тасарлаа. Тэр эрхмийг Оливер ёор үдсэн хүн биш байж луурч түүнийг Том Читлэн гэж дуудах юм. Тэр эрхэм шатан дээр хатантай хэдэн үг нялуурхан солиод орж ирлээ. Читлэн ноён луурчаас ахмад бололтой магадгүй 18 өвлийг өнгөрүүлсэн байх. Гэвч энэ залуу ноёнтой харьцахдаа луурчаас өөрийгөө залмих мэрэгжил авьяасаараа дор гэж үзэж байгаа мэт их л хүндэтгсэн янзтай. Тэр эрхэм залуугийн нүд нь жижиг гялалзсан. Нүүр нь цагаан бурхнаас суусан цоохор ирээн, малгай нь ноосон эд, богино дээл нь бараан өнгийн цоохор дааван хилэн гадартай өмд, элгэвч нь үстэй даав. Үннийг хэлэхэд түүний костюм даанч муу байсан болохоор тэр нөхдөөсөн уучлалтгүйхдаа гараад дөнгөж цаг болж байна. Сүүлийн 6-7 хоног формын хувцас өмсөж явсан болохоор энгийн өмсдөг хувцас хунраа сайн бодож чадсангүй гэнэ. Эрхэм Читлэн хувцсыг илүүрдэх шин арга хувцсыг түлчгэж байна гэж маш зөөцөж байгаагаа нэмж хэлээд. Гүнгийн засагтай тэмцэх боломж алга шүү дээ гэлээ. Бас ус тайр харгыг мөн тэгж үзээд хуулийн эсрэг хэрэггэл. Эрхэм Читлэн үгийнхээ төгсгөлд өгтлэн зүтгэсээр 42 хоног ганцч тусал юм балгасангүй. Хэрвээ бүр хатаагүй байдаг бол намайг нэтгэрээрэ гэлээ. Бусад багчуул нь шил арх авчраад ширээн дээр тавихад еврей инээд алдан. Энэ хүн хаанаас ирснийг Оливер чи мэдхүү гэж асуухад Оливер би мэдэхгүй байна ноён тунгай гэлээ. Том Читлэн Оливерыг муухай зөвүүнээр харж энэ хэн гэх чив гэхэд еврей миний залуу найз өө гэж хариуллаа. Азтай жалвын доо гэж тэр залуу Фежин рүү учиртай юм уу гэмээр харж хэлээд намайг хаанаас ирсэн болоо гэж битгий шохорох залуу минь. Чи өөрөө удахгүй мэднэ. 1 кроноор мөрий тавьсан чи яах вэ гэлээ. Ингэж маяглахад нь багчуул цөм инээгээд энэ талаар бас хэд хэдэн доогтой юм ярилцсан Фежинтэй хэдэн үг шивнснээ гарч одлоо. Шинэ гийчин Фежин 2 зайдуухан очиж хэдэн үг сольсноо голомтын дэргэд сандлаа ойртуулан ирж суугаад еврей Оливерыг дуудан хажуудаа суулган өөрийн сонсогч нарт холбогдолтой сэдэв бүхий яриа эхэлжээ. Мэргэжил маань ол зомог ихтэй. Луурч ов авхаалж гайхалтай. Чарли Бетс уужим тавиу сэтгэлтэй. Еврей би өөрөө өнөр өгөөмрөө гэж ярьж гинэ. Тэгсээр еврейн сэдвч шавхагдан дуусч Читлэн ноёнч шавхагдажээ. Яагаад гэвэл засан хүмүүжүүлэх газар ороод 1-2-7 хоног болоход их зовиртой гэнэ. Ийм учраас Бетси авхай тэднийг амраг гээд гарч явлаа. Тэр өдрөөс хойш Оливерыг хаяа нэг ганцаарнг нь орхидог болж ихэнхдээ 2 жаалтай үлдээгээд өнөөх тоглоомоо еврей өдөр бүр тоглох нь тэдний мэргэжлийг дээшлүүлэх гэж тэгдэг юм уу? Эсвэл Оливерыг сургах гэж тэгдэг юм уу? Фежин ноён л сайн мэдэх билээ. Заримдаа өвгөн еврей залуу цагтаа хулгай хийж явснаа ярих бөгөөд инээд хөрмээр сонирхмоор юм хичнээн их байх учраас Оливер өөрийн ирэхгүй инээж өөрөө хичнээн сайн чанартай ч гэсэн тэр үлгэрүүдийг сонсоод зугаан гарна. Товчоор хэлбэл залтай өвгөн еврей тэдгээр багцуулыг тийхүү чаддаг байлаа. Оливерыг ганцаардуулан уйтгарлуулсаар ганхарсан сэтгэлээ засахын тулд хинтээч хамаагүй нийлэх хүсэлтэй болгон бэлтгээд өвгөн еврей одоо өөрийн хорыг түүнд туслаар хийж тэгсээр түүний өнгө зүсийг үрд хувилган бүгдийг хордуулж чадна гэж найднаа.